Таныг духны үрчлэн дээд зохины унжилт зовоогоод байна уу? За тэгвэл маш өндөр үр дүнтэй хоёр дасгалыг хамтдаа хийцгээе. Тэгэд мөрөө сайхан цэхэлж агаад нуруугаа сайхан өндөр болгоод цэх суугаарай. Цэх байгаа байрлал өөрөө дасгалын үр дүнд маш их нөлөөлдөг байгаа. За үүний дараа гараа духан дээрээ байршуулна. Хөмсгөө баг зэрэг доошоо дарна. Одоо би гараа ингээд дарсны дараа ер нь бол ийм хөдөлгөөн хийж байгаа. Хөмсгөө өргөх хөдөлгөөн. Энэ хөдөлгөөн дээр би хэрвээ гараараа эсэргүүцэхгүй байх юм бол булчингаа мэдрэхгүй. За ихэнх хүмүүс ингээ мөрөө өргөчдөг шүү. Одоо мөрөө сууллаа. Хөмсгөө өргөлөө. Сууллаа. За хөмсгөө өргөхөд дээд зогт толигоод хоёр нүдний гол хэсэг маш сайн толиж байгааг мэдэрнэ. Сууллаа. Хөмсгөө өргөлөө. Сууллаа. Өргөөд 2 секунд байрлаа. Мөрөө шангалахгүй. Сууллаа. Ахаад өргөлөө. Сууллаа. За яг ингээд 20 удаа хийгээд сүүлийн тоон дээр нь та 10 секунд бариад булчингаа мэдэрнэ. Сууллаад хөнгөн тавшин. За одоо энэ дасгалаа хідүүлээ. Арай өөр маягаар хийн. Хөмсгөө өргөд байрна. Одоо зүгээр ингээд хөмсгөө өргөхөд бол амархан байх шүү дээ. Тэнгүүд гараараа жоохон эсэргүүцээд өгнө. Гараараа дарлаа, мөрөө сууллаа. За одоо гараа эсэргүүцээд хөмсгөө өргөж явахдаа мөрөө чангалахгүй шүү. Байрлаа. Дотроо 20 тоолъё. Very. За сууллаа. Тухайн хамаа тавш. Энэхүү хоёр дасгалыг та өдөр болгон өглөө юм уу орой аль нэгэнд нь дасгал болгоно 3-5 таад хийгээрэй. Маш гайхалтай үр дүн мэдрээд духны үрчлээ сайхан арлаад дээд зөх өргөдөж байгааг та мэдрэх болно. За ямар дасгал сурмаар байгаагаа та хэд маань комментээр үлдээгээрэй. Хэрвээ та хэд нүүрний йогийн сургалт сонирхож байгаа юм бол доорх линкээр ороод сургалтын мэдээлэлтэй танилцаарай.